Америк нэгдсэн улсын Лас Вегас хотод 1996 онд буудуулан амиа алдсан алдарт рэпер Тупак Шакурын хэргийг шүүхурл бараг 30 жилийн дараа аль биесээр эхэллээ. Угаалгыг зохион байгуулсан хэрэгт гэмт бүлэглэлийн гишүүн асан 63 настай Дуэйн Дэвисийг буруутгаж байгаа бөгөөд хэрв түүний гэмбуруутай тогтоогдвол бүх насаар нь 20 хайлыг онох юм. За уг хэрэг олон жилийн турш илрээгүй байсан ч 2023 онд Дэвисийг баривчилснаар хэргийг шүүхээр шийдвэрлэх боломж бүрдсэн байна. Хэдийгээр 25 наснда цаг бусаар таалал төгссөн ч Тупак Шакур нь орчин цагийн хөгжмийн ертөнцийн хамгийн нөлөө бүхий авьяаслаг уран бүтээлчдийн нэг хэвээр аамаа. Хэдэн 7 хоног үргэлжлэх тухайн шүүх хурлын үеэр прокурорын зүгээс 40 орчим гэрчийг дуудан оролцуулахаар төлөвлөсөн байна. Шүүх хурал талигаач реферийн гэр бүлийнхэн ойр дотны найзууд болон уран бүтээлийн шимтэн сонсогчид өргөнөөр ирж оролцож байна. Прокурорын зүгээс Дэвисийг Тупак Шакурын аллахыг удирдан зохион байгуулсан гэж буруутгаж байгаа юм. Тодорхойлбол хэрэг гарахаас хэдхэн цагийн өмнө зочиж бодвол Тупак болон түүний нөхөд Дэвисийн зээд үг зодсны хариуд өшөө авах зорилгоор энэхүү буудалцааныг үйлдсэн гэж үзжээ. Цагаан өнгийн Cadillac маркийн автомашинаас гал нээсэн 4 хүний 3 нь өдгөө нас орсон, зөвхөн Дэвис амьд үлдсэн байна. Дэвис өмнө нь 2008 онд мөрдөн байцаагчид өгсөн мэдүүлгээ өөрийнх нь эсрэг ашиглахгүй байх нөхцлөөр өгч байсан тул мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлээгүй. Харин хожим нь өөрийн намтар номд болон хэвлэлд өгсөн ярилцлагад тухайн аллагын талаар дэлгэрэнгүй өгсөн байна. Энэхүү ном болон олон нийтэд хийсэн мэдээллүүд нь мөрдөн шалгах ажиллагааг дахин сэргээж өнөөдрийн шүүх хурлын гол нотлох баримт болсон гэдгийг Америк нэгдсэн улсын холбооны ялагчид онцолж байна. Харин шүүгдэгчдийн өмгөөлөгчийн зүгээс тухайн номыг бодит үннийг өгүүлэх бус зөвхөн мөнгө олох зорилгоор хэтрүүлэгтэй зохиож бичсэн зүйл хэмээн маргаж байна. Мөн хамтран зохиогч нь Дэвисийг өөрийн номоож бүрэн уншаагүй гэж мэдгдсэнийг дурджээ. Шүүх хурлын явцад ялах тал номын аль хэсэг нь үнэн бодит, аль нь зохиомол болохыг нотлон харуулхаа илэрхийлээд байна.